Тиймхүү салах ёс хийгээд бид Хоос хот руу усан онгоцоор очиж маргааш нь Родос арлаар дайран Патар хотод хүрчирлээ. Тэндээс Фойник хотод очих усан онгоц оллоо. Онгоц Кипр арлын өмнөөр өнгөрч Сир улсын Тир хотод ирлээ. Ачаа буулгах хэрэгтэй байсан учраас бид онгоцноос бууж Есүс Христэд итгэгчдийг олж уулзлаа. Тэдэнд ертөнцийн эзний ариун сүнс үүнийг заасан учраас Иерусалим хот руу бүү явах хэмээн Пүйлд зөвлөлөө. 7 хоногийн дараа биднийг явахад тэд эхнэр хүүхдүүдийн хамт үдэж өгөхөөр далайн эрэгт очлоо. Тэнд бид бүгд өвдөгсөгдөн ертөнцийн эзэнтэй яриад салах ёс гүйцэтгэлээ. Биднийг усан онгоцонд суулгаад тэд ч буцлаа. Бид Потолима хотод ирээд усан онгоцноос бууж Есүс Христэд итгэдэг хүмүүстэй уулзан мэдчилж хамт хоноод маргааш нь Цэсар хот орж Есүс Христийн тухай тунхаглагч Филиппийн гэрт буудаллаа. Филипп бол Иерусалим хотын Есүс Христэд итгэгчдийн сонгосон 7 хүний нэг ажээ. Филиппийн эрд гараагүй дөрвөн охин нь ертөнцийн эзний үгийг дамжуулах авьяастайч. Хэд хоногийн дараа ертөнцийн эзний зарлага Агаб Ивдэ аймгаас ирээд Пүйлийн бүсийг тайлан авч хөл гараа түүгээр уйж Иерусалим хотын Ивдэчүүд энэ бүсний эзнийг ийхүү хүлж Ромын хамт улсынхнаар дарлуулна гэж ариун сүнс хэллээ гэж хэллээ. Иерусалимд бүү очих хэмээн бид олон хүний хамт Пүйлиас гуйлаа. Та нар дэми уйлж намайг бүү зовоогтун. Иерусалим хотынхан намайг барьж авбал авг. Тэд намайг алсан ч яах вэ? Би Есүс их эзний төлөө яаж ч зовхоос буцахгүй гэж Пүйл хариу хэллээ. Түүний явахыг бид болиулж чадахгүйгээ мэдээд за яах вэ? Их эзний хүслийг биелүүлэх л чухал гэж хэллээ. Хэд хоногийн дараа биднийг Иерусалимд очиход нөхөд маань Манасон гэгч Кипр хүний гэрт суулгах боллоо. Манасон аль эртнээс Есүс Христэд итгэсэн ажээ. Биднийг Иерусалимд ирэхэд нөхөд маань халуун дотноор өгтөн авлаа. Маргааш нь Пүйл биднийг Яаковтай уулзахад Есүс Христэд итгэгчдийн бүлгийн ахлагч нар хамт байлаа. Пүйл тэдэнтэй мэдчилж ертөнцийн эзэн олон үндэстэнд заривлан өөр өөрнөө юу хийлгэснийг ярихад хүн бүр ертөнцийн эзнийг багтан хүндэллээ. Тэд Пүйлд хандан хайрт нөхөр Пүйлаа, ертөнцийн эзний өнөртний хуулийг дагагч олон мянган ивдэчүүд Есүс Христэд итгэх боллоо. Гэтэл зарим хүн тэдэнтэй уулзаж Мөшехийн бичсэн ертөнцийн эзний хууль болон ивдэн заншлыг үүнээс хойш дагах хэрэггүй. Тэр хуулийн дагуу хүүхдийн хөвч хөндөх ёстой. Одоо тийм юм хийх хэрэггүй гэж Пүйл харин нутагт байгаа ивдэчүүдэд сургаж байдаг гэжээ. Олон хүн чиний ирснийг зайлшгүй мэднэ. Чи энэ байдлыг ойлгож байгаа бол нэг юмыг хийх нь зүйтэй. Чи бидний үгийг дагсвай. Бидний дотроос 4 хүн ивдэн заншлаар ёслол хийх тангараг өргөв. Бүгд одоо энд байна. Одоо тэд сүмд очиж ивдэн тэр заншил ёсоор ариутгах ёслол үйлдэж үсэн ахуулна. Чи тэдний хамт ёслолыг үйлдэж зардлыг төлж өгсгүй. Тэгвэл хүмүүс чамайг хэлсгүтгсэн бөгөөд чи өөрөө Мөшехийн бичсэн хуулийг дагдаг болох нь бүгдэд илэрхий болно. Харин Есүс Христэд итгэгч өөр үндэсний байдал үүнээс ондоо билээ. Бид тэдэнд загтал илгээж хүмүүс янз бүрийн бурханд идэ будаагаар тахил өргөдөг. Та нар тийм юмнаас бүйд. Боож алсан ямар ч амтны мах цуснаас амсаж болохгүй. Садар самун байдалд хизээч бүү ор гэж бичсэн хэмээн Пүйлд хэлжээ. Маргааш нь Пүйл тэр 4 хүний хамт ариутгах ёслолыг үйлдээд сүмд орж бид тавуул ариутгах ёслолыг сая үйлдлээ. 7 хоногийн дараа ариутгалын хугацаа дуусахад бид өргөл өргөнө хэмээн сүмийн зэрэгтэнд хэлжээ. Тиймхүү 7 хоногийн хугацаа дуусах үед Магазын хойгоос ирсэн зарим ивдэчүүд Эфес хотын ивдэ бус үндэстэн Трофим Пүйл хоёрын хамт байгааг харлаа. Пүйл сүмд ганцаараа очсон боловч тэд Трофимыг хотод гараад Пүйл ертөнцийн эзний хуулийг зөрчиж ивдэ бус хүнийг сүмд оруулаа хэмээн бодож тентхийн хүмүүсийг цуглуулж хатхан өдөөж Пүйлийг баривчлуулаад Израильчуудаа энэ хүн энд тэндгүй тэнүүчилж бидний эсрэг Мөшехийн бичсэн ертөнцийн эзний хууль болон сүмийн эсрэг сурталдаж одоо байдлаасаа ивдэ бус хүнийг ариун сүмд авчирч бузарлан
ертөнцийн эзний хуулийг илтгэж зөрчиж байна хэмээн чанга хашгирлаа. Хотын хүмүүс үеийн дэгдээж сүм дээрээд пуйлыг чирч гарган хашааных нь хаалгыг хурдан хаалаа. Цугласан олон пуйлыг алхаар зодож байтал нэг нь Ромын хамт улсын цэргийн даргынд очиж хотынхан бослог гаргаж байна гэж мэдэгдлээ. Удалгүй цэргийн дарга, баг дарга цэргүүд бүгд цугласан олон дээр иж хүмүүс тэднийг хараад пуйлыг зодхон боллоо. Цэргийн дарга пуйлыг баривчилж энэ хүний хөл гарыг гинжил хэмээн цэргүүдэд тушаана. Энэ юун хүн бэ? Юу хийсэн бэ? Гэж хүмүүсээс асуухад тэд ам амандаа хашгирлаа. Бүх хүн хашгиралдаж цэргийн дарга юу болсныг ойлгож чадсангүй учраас энэ хүнийг юутайч болов цайзад аваач сугаа хэмээн цэргүүдтэй тушаалаа. Цэргүүд пуйлыг Ромын хамт улсын цайзад хүргэлээ. Хүмүүс цэргүүдийг дагаж түүнийг ал хэмээн чанга хашгирцгааж байлаа. Цэргүүд пуйлыг цайзын шат руу аваач хүртэл хүмүүс улам догширсоор байлаа. Иймээс түүнийг өргөж явах хэрэгтэй боллоо. Цэргүүд пуйлыг цайзад оруулахад би танаас юм асууж болох уу? Гэж пуйл цэргийн даргаас грек хэлээр асуусанд та грек хэл мэддэг юм уу? Хэдэн сарын өмнө нэг Египт хүн 4,000 алан хятагчийг удирдан үймэн гаргасан. Та тэр этгээд биш юм уу? Гэж цэргийн дарга асуулаа. Үгүй. Би Сир улсын Хелих аймгийн алдарт Тарс хотын Ивдэх хүн. Одоо би энэ олон түмэнд үг хэлхийг тэсгэлгүй хүсэж байна. Зөвшөөрнө үү? Хэмээн пуйл гуйлаа. Цэргийн дарга зөвшөөрлөгч пуйл цайзын шатан дээр гарч зогсоод гараа сунгахад олны чимээ намдаж пуйл тэдэнд хамдан еврей хэлээр ярьж эхэллээ.